Наасан байцгаан залуусаа Монгол Улсад геологийн алба үүсч өгснээ түүхт 80 жилийн болон геологчдын баярын мэндийг салбарынхаа үеийн Ахмад буурлуудаа, үеийнгийн анд нөхдөдөө өргөжл болсон дүү нартаа Монголын хайгуулсан залуучдын холбооны нэрийн өмнөөс болон хувийнхаа зүгээс хүргэж хараа хурц алхам мэргэн байд эрлийн богцон эрдэнсээр дүүрэн эрдмийн богцон мэдлэгээр ариун байгуултгаа гэж өрөөё. Хайгуулчин подкастын 2 дахь дугаарт Антарктид судлалын төвийн захирал геологийн шинжилгээ ухааны доктор профессор шинжилгээ ухааны технологийн сургуулийн багш түүл судлаач Ламсрынгийн дүүрж байгаа бидний урилгыг хүлээн авч оролцсон билээ. Энэ дугаар дүүрж байгаа өөрийнхөө амьдралын баялаг намтар түүх болон өмнөд өсөн твийн талаарх мэдээллээс хуваалцахаас гадна манай подкастын асуултанд хариулсан сонирхолтой ярилцлага болсон. Мөн подкастын төгсөл бидэнд хандна. Аавынх нь өөрт нь хэлдэг байсан сайхан зөвлөгөө бидэнтэй хуваалцсан билээ. За ингээд та бүхэндээ Антарктид төв судлаач анхны өмнөд түүл дээр хүрсэн монгол хүн өмнөд түүл дээрх Монгол Улсын судалгааны баазыг байгуулж байгаа анхны монгол хүн дэлхийн өмнөд хагасд өөрийнхөө нэрээр газар нэрлүүлсэн анхны монгол хүн гэх анхны олон дотголтой эмэлдээ ярилцсан бүтэн 1 цагийн бичлэгийг минь та бүхэн хүлээн авч сонсно. Сайн байцгаана уу? Хайгуулчин подкастын 2 дахь номерт Антарктид судлалын төвийн захирал шинжилгээ ухааны доктор профессор түүл судлаач Ламсрынгийн дүүрж ах маань оролцож байна. Ингээд подкастын минь урилгыг хүлээн авч 2 дахь дугаарт минь оролцож өөрийнхөө амьдралын ариун намтар түүхээс хуваалцсан үнэтэй зөвлөгөө өгөхөөр хүрэлцээрсэн танд баярлалаа. Та ингээд манай подкастын сонсогч зориулээд амьдралынхаа намтар түүхээс товчхон хуваалцсан уу? За баярлалаа. Би Ус аймгийн Тэс сумын уугуул нутагта 8 дугаар анги төгсөөд Ус аймгийн баруун түрүүн сумын одоо 10 жилийн дунд сургуулийг төгсөж 1976-аас 82 оны хооронд Бүгд найрамдах Болгар улсын Софиотын угуул геологийн их сургуульд газрын төсний өргөмжлөх олборлт тийм мэргэжил эзэмшсэн. За 1982-аас 86 оны хооронд тухайн үеийн геолог Улуурхан үйлдвэрийн яамны харьяа газар нөөцний хайгуулын ангиудад ажил хийсэн. За таван толгой, төгрөг нуур, сайдам нуур, булангийн хоолой, шарын голын гүйцэг хайгуулын нөөцний хайгуулуудад оролцсон мөн өргөний жонш, хавиргын жонш, хараатын полиметалл, за асхтын мөнгө, цагаан чулуутын антхийн ордуудаар бол хайгуулын ажил хэлцэж явсан. Ингээд 1986 оноос шинжилгээ ухааны технологийн их сургууль буюу одоо тэр үеийн политехникийн дээд сургуулийн одоо геолог Улуурхан факультетад багшаар ирээд 1992 онд хүртэл ажилласан. За 92-аас 96 онд тухайн үед шинэ тутам байгуулагдсан газрын тосны одоо хэр эрхлэх газар буюу тухайн үеийн Монгол газрын тос компани хамгийн анхны ерөнхий инженерээр томилогдож ажиллаж дорнотын одоо Тамсгийн 19 дугаар талбайд өргөмжлөгдсөн анхны 4 цооногийг бол өргөмжлөх ажлыг одоо Монголын талаас хариу эс зохион байгуулж явж байсан. За мөн энэ үедээ 1992 онд одоо тухайн үеийн техникийн их сургууль буюу одоогийн шинжилгээ ухааны технологийн их сургууль газрын тосны анхны салбарыг одоо багш нарынхаа хамт найз нөхдийнхээ хамт одоо ингээ байгуулцаж энэ салбар маань одоо газрын тосны олон мэргэжилтнүүдийг одоо өнөө хүртэл бэлтгэж одоо ирж байгаад одоо бас баярлж явдаг. За 1996-аас 2000 оны хооронд ардсан холбоо явсал засгийн эрхийг барих үед бол манай геолог Улуурхан чиглэлийн яам бол алга болсон. Тэгэхдээ геолог Улуурхан газар гэж одоо яамны дэргэд хөдөөж байгаа үйлдвэрийн яамны дэргэд ийм газар байгуулах тэр газрын дараагаар одоо 4 жил ажилласан. Тэгээд энэ бол Монгол улс зах зээлийн харилцаанд шилжинд ороход одоо геолог Улуурхан газрын тосны салбар бол одоо цоо шин орчинд одоо орж ирж шин хууль эрх зүйн орчин, шин бодлого, шин төлөвлөлт, шин одоо үр дүн хүрлээсэн ийм үед бол бидний хэсэг нөхд энэ салбарыг бас нуруунд дараа өөрч шин шатанд гаргасан гэж ингэж бодож явдаг. За ингээд 2000 онд
одоо сонгуулийн дараа албан тушаалаа өгөөд бас ажил амьдралын шаардлага бол байсан. Гэхдээ өөрийнхөө сонирхолтой ажил болох судалгааны ажиллагаа үргэлжлүүлж бүгд найрамдах Болгар улсын шинжлэх ухааны академид одоо судалгаа шинжилгээний ажил хийж одоо шинжлэх ухааны докторийн зэргийг хамгаалсан. Би бас 1991 онд Болгар улсад өөрийнхөө төгссөн сургууль дээр одоо бас хайгуулын технологиг боловсруулах чиглэлээр техник ухааны дэдвэрний зэргийг хамгаалсан байсан. За Болгар улсад 4 жил орчим суралцаж, ажил хийхийн зэрэгцээ суралцаж шинжлэх ухааны докторийн зэргийг хамгаалж ирээд 2004 оноос 2008 оны хооронд хүртэл төгрөг нуурын нүүрсний ордын бол хайгуулыг одоо хийж тэнд бол нөөц тогтоож тэнд цоошийн уурхай байгуулж тэнд өнөөдөр бидний одоо яриад байгаа утаагүй түвш гэдэг зүйлийг бол анхудаа Монгол оронд одоо туршилт хагас үйлдвэрлэлийн төвшөнд хийж баталгаажуулж одоо ингэж өгч одоо судалгаа шинжилгээний ажил хийж явсан өндөр бол бас манай оюутнууд, мэргэжлэнүүд, инженерүүд бол цөөн биш улсууд бол ажилласан. Одоо үүнд бас би баярлж явдаг. Монголчууд бол нүүрснээс утаагүй түвшийг бол гаргаж болох юм байна гэдгийг. Эндээс бол синтетик кий, нийлэг кийг бол гаргаж болох юм байна гэдгийг. Түүнээс гадна нүүрснээс шатах тослого материалыг гаргаж болох юм а гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр туршилт үйлдвэрлэл, хагас үйлдвэрлэлийн төвшөнд бол үүнийг бол натлсан. Харамсалтай нь одоо энэ ажлыг бол тухайн үеийн улс төрийн байдлаас болоод цаашаа үргэлжлүүлэх юм бололцоо өнөртөх ихтэй ажил байсан учраас ингээд яваагүй юм. Тухайн үед бол бид нэг 70 орчим сая доллараар Улаанбаатар хотын агаарын охирдлыг одоо 100% арилгах бололцоотой гэдгийг бол бодлоод төслөө хийгээд ингээд 2008 онд үйлдвэрийнхээ эхний одоо 3 модулыг 120 модулаас ингээд хийгээд ашиглалтанд оруулаад явж байсан. За түүнээс хойш тэгээд төрөл бүрийн шалтгаанаар энэ ажил бол явахгүй байжгаад саяхнаас үнэхээр бас амьдралын шаардлагаар одоо энэ Улаанбаатар хотын агаарын охирдлыг арилгах асуудлууд бол эхэлж байна. За үүнийг бол бас үр дүнд хүрээсэй гэж ингэж хүсэж байгаа. Би бас шаардлагатай хүсэл өөрийнхөө мэддэг чаддаг зүйлүүдийг бол хэлж өгч туслана гэж ингэж боддог. Бас одоо асууж зөвлөдөг юм аа. Би бас энд бас ярихгүй өрх юм суудаа хүмүүсийн гаргаж байгаа алдааг бас оноогийн бол одоо өнөөдрийн дээр бол харж байгаа болохоор бас ярьж өгч байгаа. За ингээд 2008 оноос уг ажил зогссон учраас 2009 оноос бас шинжлэх ухааны технологийн их сургуультай бас буцаж ирж профессор багшаар ажилласан. За энэ үед бол бид шинжлэх ухааны технологийн их сургууль дээр антарктид судлалын одоо төв гэдэг зүйлийг бол одоо нэг эрдэмтэн шинжилгээний төв байгуулж энэ шугамынхаа дагуу одоо 10 гаруй хүмүүс олон улсын болон бидний найз нөхд болох Болгарын антарктид судлалын экспедицийн мөрөлдгөөнд орж одоо антарктид судлалын ажлыг бол гүйцэтгэж байгаа. За антарктид судлал гэдэг бол глобал цаг үеийн өөрчлөлтийг судлахаас гадна антарктид бол одоо манай дэлхийн хураа газрын 10% буюу 15 сая орчим автохад үргэлжлэн километр мөртөгтэй хураа газар тэн дээр дундчаар 2400 орчим метр зузаан одоо мөсөөр хожигдсон. Дэлхийн цэвэр усны нөөцийн 78 орчим хувь нь бол тэнд мөс хэлбэрээр бол байж байгаа. Ирээдүйн хүн төрөлхтнийг бас өчнөөн жил хооллоо дундлах тийм төв бид одоо ангарах гарагтаар ч юм уу саран дарууч амьдарч тэндээс ашигт малтмал ашиглахаас өмнө бол бид антарктид твийг ашигланаа. Одоохондоо юм бол хэнийч биш газар. Тийм учраас энэ шинжлэх ухааны судалгааны ажлыг бол манай шинжлэх ухааны технологийн их сургууль түүн дотор манай геолог уулуурхаан сургуулийн бол одоо энд өөрийн баазыг байгуулах ажлыг одоо хийгээд явж байна. Бид бол эхний жилүүдэд бол тань мэдхгүй одоо ийм судалгааны ажлуудад оролцож явж байсан бол одоо бид 2015 онд Монгол улс олон улсын антарктидын одоо гэрээнд нэгдэж орсноор бид өөрсдөө бие даасан судалгааны ажлыг явуулах, бие даасан одоо өөрийн гэсэн баазтай болох олон монголчууд оролцох ийм болцоонууд бол нэгдсэн. Тэгээд энэ ажлууд бол хийгдэж байна. За тун ойрын хугацаанд бол бид Чингис хааны нэрмжит Монгол улсын антарктид судлалын баазыг антарктид твийн Ливингстоны арал дээр одоо
нээх ийм бодолтойгоор ажиллаа үргэлжлүүлж байна. За энэ манай судалгааны ажлуудад бол за надаас гадна одоо цагуурын инженер одоо хүмүүс бол оролцож байгаа. Геологчид, усны мэргэжилтнүүд, далайн мэргэжилтнүүд одоо ерөнхий ийм улсууд бол оролцож байгаа. За мөн уулчин гамаа одоо Антарктидын Трансантарктидын уулын одоо Венесны оргил дээр гарсан үнийг та нар мэдж байгаа. Шар харгийн ганхүү одоо тэнд бас уулан дээр гарсан юм болоод Антарктидын аялал жуулчлал бол хөгжих болцоотой гэдгийг бас ингэж харуулсан юм бол байгаа. Тэгээд ер нь ирээдүйд хүн төрөлхтөд нь юу идэх юм, юу уух юм, юу өмсөх юм, юу зөөх юм, ямар логистик байх ёстой юм тийм ээ. Түүнд Монгол хүн одоо ямар үүрэг оролттой байх юм гэдэг. Тэнд бол жилийн дундаж температур хасах 54 градус гэдээ бодох бол тэнд нэг тийм халуун орны хүмүүс очиод амьдраад байхгүй. Харин монголчууд бол бидний нэрсээ суур амьсгалтай энэ орчинд амьдрэх улсууд бол тэнд төлөв амьдрах бололцоо бол байна гэдгийг бид одоо бас батлах зорилготой байгаа. За түүнээс гадна бидний хийж байгаа судалгааны нэг гол ажил бол Монгол орны газар нутгаар хойд туйлын цэвдгийн одоо хамгийн нуртлын хил өнгөрдөг. Энэ Монгол орны говь цөлжилт гэдэг бол одоо энэ цэвдгийн хилийн өөрчлөлттэй бол холбоотой байгаа. 1950-аас оноос хойших одоо энэ судалгааны үр дүнгууд бол манад бол байгаа. Тэгэхээр дэлхийн глобал цагуурын өөрчлөлтөд Монгол орны энэ цэвдгийн хилийн өөрчлөлт, Монгол орны цөлжилт гэдэг бол холбоотой гэдгийг одоо бид бас судалгааны ажлынхаа гол объект болгож ингэж явуулж байгаа. Одоо энэ ажил маань үргэлжилж байгаа. За ингээд бас одоо бид шинжлэх ухааны технологийн их сургууль байгуулсны 60 жилийн ойгоо бол энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсны 80 жилийн ойг бол тэмдэглэж байна. Би бас баяртай байдгийн бас хувьсаа ямар нэг хэлбэрээр газрын тосны өгүүлбэрлийн толгойд нь бас 4 жил ажилласан. Геолог уул уурхаан салбарыг бас 4 жил орчим одоо удирдах, бодлого, зохицуултын ажлыг хариуцж явсан. Ямар нэг одоо хувийн сонирхолгүйгээр тэнд тухайн үед 1996-аас 2000 оны хооронд ажиллаж цоошин ашигт малтмалын хууль эрх зүйн орчныг дээр нь 2020 он хүртэл тухайн үед Монгол орны эрдэс баялагын салбар ямар төвшөнд хөгжих ёстой вэ гэдэг засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гаргаж ясандаа бол одоо баяртай байдаг. Ингээд энэ боломжийг ашиглаад надтай хамтарч ажиллаж байсан. Олон надад багшилж зааж сургаж байсан ахмад геологууд хамтран зүтгэгчид миний хичээл зааж байсан. Миний шавнар одоо оюутнуудаа бол Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсан 80 жилийн хойно мэндийг хүргэж байна. За баярлалаа. За ингээд дөрж байгааг бол ер нь түүл судлаач тэр тусмаа одоо үнэхээр Антарктид ТV-ийн талаар бол өчигдөр дэлгэрэнгүй мэдээллийг одоо өгч болох бидний дунд ганц хүн гэж хэлж болохоор. Тэгээ хоёлаа бол Антарктид ТV-ийн талаар дараа бол энэ талаар ярилцъя. Одоо л хоёлаа подкастынхаа олон жилийн асуулт руу оръё. Энэ жил бол үндэсний геологийн алба байгуулсан 80 жилийн өмнө мэдээж шинжлэх ухааны технологийн сургуулийн 60 жилийн өмнө давхцаж байгаа. Геолог уулуурхаа эрдэс баялагын салбартаа хэрхэн холбогдсон тэр дундаа яагаад газрын тосны өрөмдлийн олборлолтын инженер гэсэн мэдлэгийг сонгосон юм бэ? Таны талаас бидэнтэй хаваалцсан. За ер нь 1970-аад оны дунд үед бол Монгол орнд одоо Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр тавигдаад маш олон залуучууд бол геолог уулуурхаан чиглэлийн мэрэгжлийг бол одоо төр засгийн тухай үеийн төр засгийн намын бодлогоор эзэмшиж эхэлсэн. Маш олон залуучууд бол бидний үеийнхэн бол хуучин социалист орнууд болон тухайн үеийн зөвлөлт улаат улсад бол мэрэгжил эзэмсэхээр явж байсан. За яг л энэ л учирлаар юунд явсныгаас шахаварыг мэдэхгүй хуваар аваад явсан тухайн үедээ бол би бас математикт нэлээд гайгүй хөвгт байсан. Математикийн улсын олимпиад эднэргээд бид нар оролцож байсан. Ер нь математик болдг юм уу гэж байтал миний хамгийн том ах Бадам гээд химийн шинжлэх ухааны доктор хүн бол юу ярьж байгаа геолог уулуурхаан чиглэлийн мэрэгжил гадаадд хуваараа байл аваараа гэж одоо хотоос улаан өмдөрсөн байх цагсан. Тэгэл тухайн үед ирсэн байсан хуваар маань Болгарт гүний цооног өрөмдлөгийн техник технологи гэсэн хуваар бас ийм юм авлаа шүү гэсэн ав гэсэн тэгэл явсан. Харин энэ бурхны авралаар бас ийм сайхан мэрэгжил энэ
манай өрөмдлөг газрын тосны инженер олборлт гэдэг мэргэжил бол их сонирхолтой мэргэжил юм байна. Яг бол нэг талдаа юм бол геологийн мэргэжил. Геологийн бүх нөөцийг хайгуулын ажлыг бол өрөмдлөгийн тусламжтайгаар хийдэг. За мөн өрөмдлөг гэдэг бол нөгөө талдаа бол техникийн мэргэжил. Мөн энэ бол уул уурхай. Өрөмдлөгийн тусламжтайгаар одоо усыг, газрын тусыг бол одоо олборлдог. Дээр нь төрөл бүрийн одоо уусдаг, тийм ээ. Ашигт малтмал уудаг. Жишээлбэл уранигч гэдэг юм уу? Давсыгч гэдэг юм уу? Геотехнологийн одоо аргаар одоо өрөмдөж уусгаж олборлдог. Энэ талаасаа бол манай мэргэжил бол маш өргөн хүрээтэй. Геолог, уул уурхай, техник, газрын тус, ус гэдэгтэй холбогддог учраас энэ их сайхан мэргэжил бол байдаг. Тэгээ энэ мэргэжлийг бол эзэмшиж үнийг бас нэр төртөө эзэмшиж инженерээс аваад одоо бас толгойд нь хүртэл ажилласан. Тэгээд эрдмийн зэрэг хамгаалж профессор цол авлаа. Тэгэхээр энэ бол би бас буруу мэргэжил эзэмшээгүй маа гэдгийг бас жишээ болов гэж ингэж бодож явдаг юм аа. Тэгээд ер нь ямар ч хүн ямар ч мэргэжил эзэмсэн гэсэн түүнийг бас эзэмших ёстой. Ийм л зорилго бол тавьж ажилласан. 5 толгойд одоо сургууль төгсөж ирээд ажиллаж байхдаа Хөдөлмөрийн Баатар Нямдорж гэж хүнтэй ажиллаж байлаа. Хөдөлмөрийн Баатар, Буянбаатар гэдэг хүнтэй ажиллаж байлаа. Энэ улсуудаас асар их зүйлийг бол суралцсан. Мөн газрын тосонд ажиллаж байхдаа маш сайхан инженерүүдтэй бол ажиллаж байсан. Намжил инженертэй, Баатаржав инженертэй, Хосбаяр гэж одоо Монголын одоо мундаг газрын тосны геолог эрдэмтэн хүнтэй хамт ажиллаж байлаа. За газрын тосонд ажиллаж байхдаа олон сайхан залуучуудыг бол одоо газрын тосны инженер болох талд нь болоос хамтарч ажиллаж байлаа. Одоо дахиж мэргэжүүлсэн дээ 1990-аад оны ихээр бол тэдгээр залуучуудыг бол бүгдийг нь одоо гадна дотн явуулж Америкт одоо Европын орнуудад, Японд, Хятад, Оросд явуулж бол дахиж одоо бүгдийг нэг мэргэжилээс мшүүлсэн ийм боломж бол олдож байсан. Тэгэхээр энэ мэргэжил бол одоо чухал одоо газрын тусаар үед Монгол улсынхаа хэрэгцээг хангахчл юм бол Монголд бол газрын тус байна, мэргэжилтнүүд нь бол байна, сургууль нь бол байна. Өрн боломжгүй зүйл одоо бол байхгүй. Бид бол зөв бодлого гаргаад ирэх юм бол энэ явна гэж бодож байгаа. Энэ бол бас миний эзэмсэн мэргэжлийн одоо бас гавья хэрэг болов уу гэж ингэж боддог. Бас мөрөөдөл бол байсан. Энэ мэргэжлийг Монгол уранд газрын тус одоо нээгдээс түүнийг үзэх юмсан. Бид өөрийнхөө хэрэгцээг хангах юмсан. Бас хэрэгцээнээс өлөө гараад экспортод гарах юмсаа гэдэг ийм мөрөөдөл бол байсан. Энэ маань ямар ч гэсэн надыг амьд байхад биелэх байхаа гэж ингэж бодож байна. За баярлалаа. За ингээд та самцргууч юм уу? Гэхдээ маш том хүчээр геолог уурхайн салбарт орж ирсэн юм байна. Тэгэхээр та энэ салбарт анх одоо холбогдсон тэр дундаа мэргэжлээ сонгоод гарсан анхны дадлага ажлын гарааны хадлаа сайхан дурсамж авдагтай хуваалцаач. За ер нь 1982 оны 6 дугаар сараас 5-7 хоног өрсний орд дээр очиж ажилласан. Тухайн үед бол энэ бол одоо 5-7 хоног өрсний ордыг одоо нөөцийг нь тогтоох бол ажил эдийн өгдөж байсан юм уу л дээ. За энэ үед бол бид 12 өрөмтөө 2 инженер залуу төгсөж очижсэн. Мөрөсрөнгээ залуу ирэхгүй төгсөөд ингээд манай ерөнхий инженер Намжил, бас өрмийн инженер Баатаржав гэж ирэхгүй төгссөн улсууд бол байсан. Битүүрийг ирэхдээ бид 3-4 жил амраагүй гэж битүүрт бүх ажлаа өгөөл хаяал явж байсан. Коксч нүүрсний нэг онцлог бол тэндээс дээж явах маш хэцүү. Ягаад бол маш бутрамтгай. Тэгээ үүнээс дээж явах ажлыг бол бид бас нэлээд хэцүүдэж байж бас нэлээд одоо зовж байж бас сайн өрмийн майструудын тусламжтайгаар богино хугацаанд бол бид үүнийг бол сурсан. Хэцүү үед бол байсан бид аваар осол хийж байсан. Хүмүүсийг гэмтэх, вертэх ажлууд бол гарч байсан. Өдөр шөнөгүй нойр хоолгүй шантрах үеуд бол гарч байсан. Бид бол анх удаа тэр бол өвөл зүнгүй ажилдаг тийм суурин
одоо ажил бол байсан даван толгойд бол. За тэнд бол бид бас анх удаа газрын өмнөд бол усны одоо байгууламжийг технологийн дээж аваад одоо ухаалгын шингэн бэлтгэх тэр цехтэр бол газрын өмнөд одоо технологийн дээж авсан нүүрсний орд дээр одоо орон зай дээр бол усан сан байгуулж хийжээс бас залуу инженерүүд гэхэд бол одоо манай 5-7 он бол одоо үнэхээр мундаг ажиллаж байсан. Бид 43 инженер тэнд ажиллаж байсан. Гадаад дотоод төгсөн. Өмнөгов аймгийн намын хорооны дараа хорхоо гэдэг хүн ирээд бидний өөх манай аймагт бол аймгийн хэмжээнд 43 инженер байхгүй та нар ямар мундаг улсууд вэ гэж ингэж хэлж ясныг одоо сандгээ. Тэгээ ерөнхийдөө бас хичээж ажиллаж байсан. 5-7-д анх удаа бол бид төлөвлөгөөгөө биелүүлж одоо эхэлсэн өрмийнхэн бол төлөвлөгөөгөө биелүүлж чаддаггүй байсан. Сард одоо 300 төгрөг метр өрөмдлийн ажил хийдэг болж ирсэн. Одоо санахад бол тухайн үед бол маш хэцүү ажил байсан бол өнөөдөр шинжлэх ухааны техник технологи хөгжөөд ирэхэд 300 метрийг бол хоногт одоо манай өрмийн майструуд өрөмддөг болцсон бол байна л да. Гэхдээ тэр бол цоо шин технологи техник тэр үед нэвтэрч байсан болохоор амаргүй ажил бол байсан. Тэгээд одоо ингээд эргээд харахад бол бид бол тэр 5-7 гэж бид нээсэн юм шүү. Одоо зүгээр би нэг зүйлийг бас үргэлж хэлхийг бол хүсдэг. Одоо бол бидний тогтоосон тухайн үеийн нөөц бол нэг 6 тэрбум орчим тонн гэж байгаа. 5-7 тэр орчимд бол нийтдээ 20 орчим тэрбум тонн нөөцний нөөц бол байгаа прогнозоор бол. Энэ бол одоо дэд үтсээ хөгжүүлээ, тэндээ сахилгаан станцаа бариад одоо тэн төмөр замаа бариад тийм ээ. Гэх юм бол одоо Монгол орны хэрэгцээг бол энэ 3 сая хүнийг Эрдэнэт 5 толгой, оюу толгой, за цагаан сувраг, Доронтын нефт, зүүн баянгийн нефт одоо ингээд эмхэн юмсууд бол байхад энэ 3 сая хүнийг бол хоолтой, ундтай, их баян танс гэхэд бол хэвэн амьдардаг ийм боломжийг бол өгнө гэж ингэж ойлгож явдаг. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадвал шүү дээ, тийм ээ. Тийм учраас Монгол залуучуудаа бас боловсролтой болох асуудал дээр тухайн үедээ бас нэлээд анхаарч өвчсөн 5-7 бол Эрдэнэт бол манай монголчуудыг малажхан уран байхад инженер болгосон, инженерний болгосон нэг том школ бол байгаа. Оюу толгой, 5 толгой бол дараачийн цоошин техник технологийн үе эхлэх ийм бааз суурь болно гэж ингэж бодож явдаг юм аа. За таны амьдралын цаг хугацаа туулсан замлыг ингээд сонсож байхад одоо малчныг эрдвэрж энгийн нэг Монгол хүүхдийн адил өсвөрнөөд 10 жил яд өгсөд болгоорд ихтэй сургуульд төгсөж ирээд дараа нь геологчороо Монголд олон газар ажиллаж чаад дэлхийн хамгийн хүйтэн цэг бол Антарктикт Монгол улсаа төлөөлөн Монгол хүний эр зөрөг төсвөр дэвчээд хатуулжлыг харуулсан гадаадын олон эрдэмтдээ мөр зэрэгсэн ажиллаж ирсэн. Тэгээд дараа нь болгоорт Монгол улсын тэрийн алтан гэрээг өөртлөөд онц бөгөөд бүрэн нэрхт элчин сайдаар ажиллаж байсан. Энэ бүгдийг ингээд эргээ харахаар таны амьдрал эрс тэрс бас дээрээс үнэхээр баялаг юм түүхтэй харагдаж байгаа. Тэгээд танаас асуух асуулт бол та ийм эрс тэрс амьдралын хэв маягтай энгийн нэгэн өдрийг одоо хэрхэн өнгөрөөдөг вэ? Таны тогтмол хийдэг зөв дадал зуршилчин юу вэ? Та өглөө босоо жишээ нь яаж эхэлдэг вэ гэдэг ийм асуултыг танаас энгийн асуулт асуумаар. За ер нь геолог хүний амьдрал бол явган явах байгаль орчинтой танилцах ер нь аялал жуулчлал гэдэг юм уу одоо чөлөөт цагаа одоо өнгөрүүлэх ийм л өргөлж шин юмтай танилцж явдаг. Геолог хүний бас нэг онцлог бол чиний одоо олсон чулуу бол хизээч тухайн газараас авсан чулуу бол дахиж давтагддаггүй тийм чулуу бол байдаг. Өрөмдөөд газрын үнээс авсан дээж бол дахиж хизээч давтагддаггүй ийм чулуу бол байдаг. Тийм учраас өргөлж шин зүйлтэй бол учирч явдаг учраас одоо геолог хүний амьдрал ажил гэдэг бол өргөлж шин мэдээлэлтэй бол учирч явдаг юм аа. Энэ ийм үднээсээ бол эрт босдог, их явдаг. Чамд бол чөлөө цав гэдэг бол чи бол өлөө танин мэдэх тийм орон зай цаг хугацаанд очно л гэсэн ийм л зүйл бол байдаг. Амрах гэж байна гээд нэг амралтанд амраад тансаглаад ингээд явах тийм шаардлага бол надад миний амьдралд бол одоо энэ амьдралын 40 жилийн хугацаанд бол гарсангүй. Завтаа үеэр өргөлжил хөтэй гадаа явж байлаа бас Монгол энэ эзэмсэн мэргэжил байна Монгол орны одоо энэ сая 500
одоо автогоо 4 км нутагт одоо хүрээгүй газар байхгүй бас ажил хийж явах үедээ бол Монгол улсын килийн хөмс бол байлаа. Монгол улсын одоо 8000 орчим километр килийг бол одоо баг бүгдд нь хүрлээ. Чөлөөт саваараа их явдаг байлаа. 6 твдхөл тавилаа, 5 далаа гатлалаа. Тэгэхээр одоо зав бол байгаагүй. Ингээд бас олон шав нартай 10 гаруй хүмүүст бол одоо докторийн зэрэг хамгаалууллаа. Одоо энэ сууж байгаас л одоо миний шав бас өрмийн инженер хүн. Одоо ингээд одоо доктор хамгаалах гээд сууж байна. Дөнгөж 4 дахь өдөр миний нэг шав бас доктор хамгааллаа. Тэгэхээр чөлөөт цаг гэдэг бол одоо бас ном унших, шинэ мэдээлэл авах, бусдад харьцах, бусдад бас олсон мэдснээ түгээх ийм л үед бол байсан. За ер нь сүүлийн үед бас нас жоохон ахаад нутг орн руугаа байнга явдаг болсон. За тэгээд бас овг утгийнхаа ахмад нь болохдоор одоо найр хорим өвчин зовлон таарсан бүх юмд л одоо оролцдог. Тийм учраас миний цаг хугацаа бол ингэж л өнгөрд юм доо. Тэгээд дөнгөж саяхан манай гэрлийн компьютер одоо амьдрал зохиосны 40 жилийн хавыг тэмдэглэж байна. Бид бас 3 хүүхэдтэй, 7 ач зээтэй. Тэгээ одоо зав гаруул одоо ач зээ нэрлүүгээ явдаг ийм л болж ирж байна. Бас хоол хийх дуртай. Хагас бүтэн сая өдөр болгоно гэртээ хоол хийдэг. Ач зээ нар маань ирдэг. Одоо том ач зээ хүүхдүүд маань оюутнууд болчлаа. Ямар ч гэсэн бас удахгүй 4 дахь үе үзэх ийм бол хувь заяа тохиох байхаа гэж ингэж бодож байна да. Тэгээд одоо энэ геологийнхаа 80 жилийн Антарктик судлалынхаа энэ ажлуудад одоо зориулж одоо хэд хэдэн ном гаргах юм бодол бол байгаа. За мөн 2020 оны 4-р сард Монгол Булгарын хооронд дипломат харилцаа тогтсны 70 жилийн хойвол болж байгаа. Юун зориулж бас бид нэлээд хэд хэдэн ном, кино, альбом бол хийж байгаа. Тэгээд энэ ажлуудаа дуусгана да. За энэ дэр саяны асуултан дэр нэмээ асуу. Та өглөө ер нь хэдэн цагт босдог вэ? За ер нь энэ геолог гэдэг мэргэжил надад бол 2-3 дадал заншлыг бол олгосон. Би хүссэн үедээ босч чадна. Хоол ундгүй хэд хоног явж чадна. Дулаан хөвтнийг давж чадна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө хүн бол эрт босож ажил хийдэг. Гол нь би багш болоод хүнс байгтаа өглөөний 6 цагт босоод кичээл орох 8 цаг тэр хүртэл бол одоо нийлэх хөөхтүүдтэй байсан хүнс байгтаа тэгжил хийдэг байлаа. Ер нь энэ бол миний бас дадал зуршлоо. Өглөө 6-7 гэхэд бол босч идгээ. Ер нь унтаж хайргашаад авах юм бол байхгүй. За таны сая ирсэн шиг одоо өнөө цаг үеэл орчин цагийн хөгжил дэвшил мэдээлэл технологийн 90 зуунд. Энэ зуунд амьдарч байгаа хүний хувьд та өөрийгөө одоо өнөөдрийн хүнээсээ илүү маргаашийн хүн бэлтгэхийн тулд өөрөөр хэлбэл та одоо өөрийгөө хөгжүүлэхийн тулд апдейт хийхин тулд хамгийн сүүлд ямар ном зохиол уншсан бэ? За ер нь ном зохиол унших шаардлага их гард юм аа. За уран зохиолын нэг ном уншаад байх тийм одоо зав бол үнэхээр бол бага. Багада тэсийн 8 жилийн сургууль байхдаа анхны магадгүй хийж бас үзсэн байж магадгүй сургуулийн одоо сурагчдын зөвлөлийн дарга байхдаа 8 дугаар ангид 1973-74 онд тэсийн 8 жилийн сургуулийн номын санг эхэлж байгуулж байлаа. Сая элчин сайд байхдаа Болгар байгаа манай элчин сайдын яамд бас номын санг бол байгуулж байлаа. Тэгээд ер нь сүүлийн жилүүдэд бол тийм уран зохиолын ном унших тийм надад бол заавч үлээ бол бас харьцангуй байгаа байна. Зүгээр мэрэгжлийн номууд бол одоо маш их унших шаардлага гарч ирж байна. Их сурвалжууд одоо шинжлэх ухаан техник хөгжөөд ирэхлээр чинь мэдээлэл авах ийм боломж бол их болсон учраас одоо энэ хийж байгаа ажил маань Антарктик судалтай холбоотой, глобал цаг үеийн өөрчлөлттэй холбоотой одоо
газар хөдлөлттэй холбоотой гэдэг юм уу. Тэгээд энэ залуучуудын мэдлэг мэргэжилтэй холбоотой, өрөмдлөгтэй холбоотой, газрын тостой холбоотой, устай холбоотой ийм мэдлэгийг бол одоо өдөрт бол байнга авах одоо ийм шаардлагууд бол гарч байгаа. Тэгээд сүүлийн жилүүдэд бол бас жилд 2-3 ном бол одоо миний гараас гарч байгаа. Тэгээд тийм номууд үзэхийн тулд ялангуяа тань мэдхийн шинж чанартай ном одоо бүтээл төрөхөд бол их сурвалжууд бол маш их хэрэг болдог юм аа. За саяны асуултууд маань таны дадал зуршил болон уншсан ном, уншдаг номны талаар байсан бол одоо харин та залуучуудаа хандна өөрийгөө хөгжүүлэхийн тулд заавал уншсан байх ном зохиол эсвэл одоо ямар нэгэн бусад одоо контентыг санал болгож энэ мэрэгжлийн эсвэл хувь хүний хөгжлийн талаар байвал. Тэгэхээр би одоо багш хийгээд оюутнуудад лекц орж байна. Бас ач зээнэр маань одоо оюутнууд, сурагчид учраас тэд нэр ямар шуухан дадал зуршилтай юу хийж яах гэдгийг одоо ажиглаж байна л да. Орчин үеийн залуучуудад бол чөлөө цагаа бол дэмий өнгөрүүлж байгаа зүйл бол ажиглагч байна. Ажиглагдаж байна. Өдөрт ядаж нэг 30 минутаас 3 цагийг өөртөө зориулж явах хэрэгтэй. Өнөөдөр мэдээж бэрхшээлтэй юм шиг санагдаж байвч дараа нь чамд амьдрал хүсээгүй би түүнийг тухайн үедээ сурчихгүй яваа гэдэг тийм харамсах үед бол ирнэ. Хүссэн гэдэг. Одоо харж байгаа үстэй Монгол орн гэдэг бол энэ агуу их том хоёр орны дунд оршиж байна. Бид нарт бол маш их баялаг байна. Зах зээл байна. Орчин үеийн шинжлэх ухааны техник, технологи бол хөгжсөн байна. Гэтэл бид нар юу чадчих байна? Юу мэдчих байна? Юу чадахгүй байна гэдэг асуудал хүсээгүй тавигдчих ирж байна. Бидний хоол хүнсийг хятад бэлдээд, бидний ундаг машиныг Америкчууд, Япончууд, солонгосууд бэлдээд, Оросууд газрын тосыг маань Оросууд бэлдээд, цахилгааныг маань Оросууд гаргаад ингээд байгаа тавил бид юу болох вэ? Бид бүгдийг хийж сурах ёстой. Тэгж байж энэ орн чинь хөгжих ёстой, дэвжих ёстой. Бид бас тусгаар тогтнол гэдэг юм аа бол мэддэг байж, чаддаг байж хамгаалах ёстой. Энэ сая 500 автоход дөрвөлжин км нутагт байгаа энэ 3.3 сая хүний одоо ирээдүй бол залуучууд. Манай залуучууд гэдэг бол яг өнөөдөр 30 хүртэл насны усуд бол 60-70% нь эзэлж байна шүү дээ. Тэр энэ залуучууд бол өөртөө бол цаг завыг бол гаргах сурах ёстой. Өнөөдөр л цаг зав гаргахгүй бол маргааш харамсаж ивэл. Хүн бол арабын шейхүүд шиг амьдрахгүй гэхэд монгол хүн бид хинээс ч тухайгүй амьдрах юм боломж бол байна. Би түрүүн бол бас одоо юу гэдгийг 6 твтгөл тавьсан гэж би дэлхийн 100 гаруй орнуудаар орж үзсэн. Ямар хэцүү амьдрал байхгүй нь зовлон, мэдхгүй нь зовлон дэлхийн ямар олон орнд байна гэж бодож. Дайн байлдаан гэдэг юм. Тэр тонуул дээрэм гэдэг юм, маф гэдэг юм одоо хүн орныг одоо яаж зоож гिचнээ мөнгөтэй баян байгаад ажил хөдөлмөр сурахгүй, юм хийхгүй бол 1-2 үе өнгөрөөл хүмүүс өөрсдөө мөхдөг ийм л юм та. Тийм учраас залуу үеийнхэндээ бол юм сураасаа, юм мэддэг байгаасаа, чаддаг байгаасаа л гэж ингэж хүсэж байна. Үүний тулд бол би хэлсэн нэг биш цаг өдөрт 30 минутаас 3 цагийг л өөртөө зарцуулдаг байхад бол хүн бол цаг үеэс хоосрохгүй явж бол чадна гэж ингэж бодож авдаг. За тэгвэл дараагийн асуулт руу орох уу? Дараагийн асуулт бол би Ахмад ТV-с маш их асуух дуртай. Яагаад гэвэл бүгдийг юм биш, чухлыг хийгсэн зарчим байдаг. Тийм болохоор би яг өөрийгөө зөв зүйлгээ хийж байгаа үгүй мэдхийн тулд энэ асуултыг асуудаг. Хэрвээ та өнөө цаг үед залуус бидний насан дээр байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ? Юунд нөлөөх цаг заваа зарцуулах байсан бэ? Яагаад? Та жишээ нь сая одоо 30 минутаас 3 цагийг өөртөө зарцуулах хэрэгтэй гэсэн дээр энэ цагийг чухам яг тийм зарцуулах хэрэгтэй гэсэн та ямар санаа хэлэх вэ? Хамгийн хэцүү зүйл бол хүн бусдыг танихаас өмнө өөрийгөө таних хэрэгтэй юм байна.
Би юу мэддэггүй, юу чаддгүй, надад ямар ирээдүй байна уу, надад ямар авьяас байна уу гэдгийг бас нээж болох ёстой. Мэддэггүй чаддгүй юмар оролдоод бол хэрэггүй. Тэгээд өөрийнхөө боломжинд би одоо жишээлбэл нутгийн нэг ахыг энэ Сэлэнгэд амьдардаг дархны нэхэд мах хоньны мах нэхийг нийлүүлдэг тийм нутгийн ахыг танил л да. Тэр хүн жилд ердөө 500 хоньтой. 300 хоньыг нийтлээд махыг маш сайхан бэлдээд гэдэс дотор толгоо ширийг янзлаад өс ноосыг нь аваад арьс ширийг нь стандартд бэлдээл дархны ихэдлийн үйлдвэрт өгч байгаа. Тэр хүний амьдралд хөрч байна. Яагаад гэвэл стандарт таарсан, орчин үеийн шаардлага таарсан тийм зүйлийг тэр хүн хийж чадчих. Тэгэхээр хүн мэддэг чаддаг юм а сэтгэлээсээ хийж сурах юм бол юм боллоо гэсэн. Хүн болгоно инженер байх алба, хүн болгоно эрдэмтэн болох алба. Одоо би бас манай нутгийн нэг одоо энэ зүүн нутагтаа очиод бас баярлж байна. Манай тис суманд, увсын тис суманд ядуу хүн алга. Ягаад гэвэл бүгд хөдөлмөрч. Бүгд хөдөлмөрч. Хоньо ямаага, үхрээ бүгдийн саагаад, ааруул, цагаан дэгээ боловсруулад. Мянгат малчин цөөхөн. Ягаад гэвэл мал хичнээн их болох тусмаа хүмүүс малынхаа боол болчиход байгаа байхгүй. Цөөхөн малтаа цөөхөн одоо манай тэр ах бол 300 төл хүлээж. Тэгэл бол түүндээ таарсны өсвөл яг тийм л байгаасаа гэж ингэж хүсдэг ба хүн мэддэг чаддаг юм. Түүнээс биш мэддэг чаддаг юмыг мөрөөдөөд ингээд хүн болгоно их олон хэл сураал бүгд л нэг дипломатууд болоод бүгд л нэг саятангууд болоод эсвэл хөөхнүүд нь бүгд нэг баян хүнтэй суугаал ингээд ийм хэрэггүй тийм хандаас мөрөөдлөөс бол салах хэрэгтэй. Монголд бол амьдрах орон зай бол байна. Тийм учраас өөрийгөө таньж сураад өөрийнхөө мэддэг чаддаг юм руу өөрийнхөө авьяас чиглүүлж чадвал одоо болцоо одоо би одоо энэ оюутнуудыг бол харж л байна л да. За ямар ч гэсэн нэг 10 оюутан дотор бол өөрийгөө аваад явчих. Бусдыгаа аваа явчих тийм нэг тийм ээ лидер, неформальны лидер оюутнууд бол байна. Монгол улсууд бол байна. Гэтэл хамаг цагаа маш хэрэггүй юмд үрж өнгөрүүлж байгаа 5 залуу бол байна. Үүнд бол би харамсаж байгаа. Тийм учраас залуу хүмүүст бол одоо хэлээл баг. Гэхдээ яг нэг сайхан өдөр болно л гэж боддог байлгүй л гэж бодод. Тэгээд бидний үе сурч байсан үеийг бодвол биднэрийн цаг үе бид бол сурах хүчгээ өөрсдөө бичиж багшийн ирснийг ном байхгүй. Өөрсдөө бичиж сурах хүч гэж сурдаг байсан. Одоо сурах хүчгээс гадна хангалттай мэдээлэл бол байж байна. Ийм учраас мэдээж хэл сурах ёстой, компьютер бүрэн эзэмших ёстой. Энэ цаг үеийн гүйцэхийн тулд өөрийгөө дайчлах ёстой. Би одоо орчин үед одоо та нарын насандар байсан бол ер нь муугүй агроном болох байсан болов уу гэж ингэж бодож байгаа. Одоо ингээд тэтгэвртэй гараад хийх ажил маань одоо сайхан хүнсний ногоо тариад, эрүүл ногоо тариад ингээд байгальтай харьцаад ингээд явхад бол ер нь энэ эрсдэл суур амьсгалд бол ургадаг ийм юмсууд бол зөндөө байдаг юм байна. Ийм л байхаас болов гэж бодож байна да. За хоёул энэ манай подкастын 7 дахь асуулт. Тэгээ хоёлаа буцаад Антарктид ТV-ийн талаар цас мөсний орнууд өмнөд төлөвийнхаа тухай буцаа ярилцж эхлэе гэж бодож байна. Тэгээд Антарктид бол дэлхийн орол. Тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол нэгс марг уруугаа хараад зогсож байгаа гэсэн үг тийм. Тиймээс би над бол маш сонир санагдаж байна л дээ. Нар чухам хаанасаа манддیں۔ Хаашаа эргэж одоо нар эргэж ордгийн тийм. Жилийн хэдэн үйлрэлтийн хизээс солигддیں۔ Мөн өмнөд төлөвийн 0 цаг дээр очиод эн чинь өөрөө бүх одоо цагийн бишийн огцлол болж байгаа болохоор цагийн барамжааг хэрхэн тэнд авдгийг. Гэт одоо бид нар бол өнөөдрийн амьдрал дээр одоо энэ Монгол орондоо бүгд энгийн бидний мэддэг өдөр тутмын хэрэгэлдэг энэ энгийн мэдлэг маань тэнд очихлоороо яг яаж өөрчлөгдгийг тэрэнд хэрхэн даасдгийг та тэр талаар биднээс сайхан мэдээлэл өгөөч. За би Антарктидын талаар түрүүн бас гэлсэн одоо асар уужим нутагшуйд 15 сая явтгаа энэ бол хязгааргүй
мөсөн цөл гэсэн. Монголоос 10 дахин том. 10 дахин том дэлхийн хураа газрын 10% гэсэн. Тэгэхээр тэнд бол ер нь анх 1911 онд өмнөд туйлд анхны хүмүүс хүрсэн. За яг 1790-ад оны 1800-ад оны үед бол Антарктидын иргэд бол хүмүүс хүрч байсан. Өмнөд туйлд 1911 онд хүрсэн гэдэг ингээд дэлхийн 2 дугаар дайны өмнөх үед бол одоо газар зүйн шин нээлтийн хэмжээнд бол хүмүүс сонирхож байсан. 2 дугаар дайнаас хойш бол 1950 оноос наашаага бол инк тайвны зарчмаар одоо хамтарч ажиллаж болох дэлхий дээр ганцхан газар байгаа нь Антарктид байгаа байхгүй 1959 онд хийсэн Антарктидын гэрээ гэж байна конвенц. Үүнд бол одоо дэлхийн 57 орчим орн нэгдэн орсон. Тэр бол инк тайвны төв хэний ч биш газар. Монгол улсын энэ гэрээнд нэгдэж орсон 53 дахь орн болсон. Тэгэхээр энэ бол асар их баялаг нөөцтэй бас танин мэдгүй асар их ач холбогдолтой ийм газар л да. Гэхдээ нөхцөл маш хүнд. Одоо өчигдөр үржигдэрхэн Японд болсон тэр цунами болдог тэр хар салхи бол тэнд бол өдөр болгон л болдог салхи л гэж ойлгох хэрэгтэй. Тэнд бол булчулуу нисэж явахыг бол түүнд бол гайхаад байх зүйл бол биш. Зөвхөн одоо манай бааз дээр бидний бааз орох гэж байгаа газарт бол хоногт бол нэг 38-аас 40 м/с хурдтай салхи болох бол байдаг л асуудал. Тэгэхээр тэр бол амаргүй газар гэж юм. Жилд бол тэнд нийтдээ судалгаа шинжилгээний ажилд дэлхийн хураа газрын 10%, Монголоос 10 дахин том газарт 5000 орчим хүн л судалгаа шинжилгээний ажил хийдэг. 30 орчим бааз дээр өвлийн улирлалт нь бол тэнд 1000 хүрэхгүй хүн ажиллана. Зуны улирлалт нь бас 4000 орчим хүн очино. Нийтдээ 5000 орчим хүн л тэнд тэр хязгааргүй уужим мөсөн цөл дээр ажил хийдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ Антарктид бол бас тийм амьдралгүй газар биш. Энэ бол Антарктидыг тойрсон өмнөд далай гэж байна. Өмнөд далай бол асар их биомасс, асар их ашигт малтмалтай. Тэр мөс гэдэг бол өөрөө цэвэр ирээдүйн хүндрэлтний ундны усны нөөц. Доор нь байгаа тэр Антарктид төв гэдэг бол ирээдүйд хүндрлийн нэг хооллох, хувцаслах, эрчим хүчний хөсөр болох ийм газар. Энд бол бас хүмүүсийн сониуш зангаас болоод аялал жуулчил бол маш идэвхтэй хөгжиж байна. Сүүлийн 10-аад жилд бол жилд дунджаар 20,000 орчим жуулчин тэнд Антарктидын эрэг хаваар бол хүрч байна. Бүр өмнөд туйл хүртэл бол хүрч байна. Энд бол Антарктид бол одоо ерөнхийдөө хоёр улирлалтай гэж ойлгож болно. Антарктидын өвөл, Антарктидын зун гэж. Антарктидын өвөл бол одоо 3 дугаар сараас одоо 10 дугаар сар хүртэл 8 сар өргөжлөн. За зун нь бол одоо ингээд 10-11 дугаар сараас 2 дугаар сарыг дуустал. Өөрөөр хэлбэл Антарктидын өвөл гэдэг бол харанхуй, хав харанхуй, наргүй, зун гэдэг бол нар нь шингэхгүй гэсэн. Одоо өөрөө чинь асуусан асуулт Антарктид төв дээр нар бол Антарктидын зунд бол яг нөгөө 30-аас 35 градус одоо ингээд тэнгэрийн одоо горизонтод харагдаад ойролцоогоор 2 цагт нэг синусоид, бүтэн синусоид явж байгаа. Тэгээд буруу иргэн. Ус бол тэнд буруу иргэн дандаа. Ягаад гэвэл экватораар яг ингээд хүний толгой доош харж байгаа. Экватораар ингээд энэ глобусыг ингээд үзэх юм бол хоёр хуваах юм бол яг дээшээ харж байгаа шүү. Тэр үед бол зөв эргэж байгаа зүйл чинь доошоо харчих юм бол буруу эргэж ингэж чамд тийм чуустай мэдрэмж бол төрдөг. Тэгээд нар бол дандаа буруу эргэдэг. 12 жилд бол хоногт бол нэг 12 удаа ингээд ийм синусоид калибраар ингээд явдаг. Зуны дундаж температур бол хасах 34 градус. Өвлийнхэн дундаж температур бол хасах 74 градус. Жилийн дундаж температур бол хасах одоо 54 градус. За энэ нойрын өдрүүдэд бол одоо энэ сансраас одоо НАСА-гийн болон Оросын одоо станцуудаас судалгаа хийж ингээд үзэхэд бол
урд юм бүртгэж байгаа тийм аномал хүүтнүүд бол бүртгэгдээд байгаа юм л да. Хасах 92 градусыг бол одоо Оросын холбооны улсын Восточны гээд бааз дээр саяхан бүртгэсэн байна тийм хасах 92 градус гэдэг бол одоо төмөр хөлдөлтөн гэсэн үг тийм ээ. Тэгээд ийм хүүтнүүд бол байж байгаа. Ер нь хүмүүс бол одоо асар их тийшээ тэмүүлдэг болж одоо би түрүүн дээр аялал жуулчдын тухай ярьж байсан. Японд гэхэд одоо 700 орчим хүн аялал жуулчлаар Антарктид явахаар бүртгүүлсэн байгаа. Тэгээд жилд тэнд 10,000 орчим Япон хүн бол дангаараа явж байгаа. Өөрөөр хэлбэл 70 жилийн очрын темпээр явах юм бол бүртгэгдсэн байна гэсэн. Яагаад Япончууд тийм их явдаг юм бэ гэдэг асуудал бас их сонирхолтой юмсууд бол байд юм л да. Бид бол судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна бас тийм сониуч зүйлүүдийг энэ чинь бол нэг өстө авентюризм буюу одоо хадал боломд явдал шүү дээ. Хүмүүс хуучин бол хүмүүс одоо амьд үйж явдаг байсан бол одоо бол шинжлэх ухаан техник хөгжөөд бол тэр амьд үйх асуудал бол харьцсан айгүй болцсон. Гэхдээ л бол азгүй тохиолдлууд бол цөөн биш тааралждаг л бол байгаад байдаг. Эрсдэл бол байгаа. Тэр хүүтэн гэдэг бол хэвээрэл байж байгаа, салхи гэдэг бол хэвээрэл байж байгаа, тийм ээ. Тэгэхээр янз бүрийн тохиолдлууд бол гардаг. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг гэдэг асуудлууд бол байж байгаа. Тэгээд тэр харанхуй орчинд одоо цөөхөн хитгэн хүн нэг бааз дээр хичээл 10 20 хүн л амьдарч байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тийм нөхцөл бүтэн жил тэнд байна гэдэг бол хүний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлөх үү, тийм ээ. Хүн юу идэх үү, юу уух үү гэдгээс хамаарат, тийм ээ. Тэр чинь бол нэг өсөндөө тэнд ажиллаж амьдарч байгаа улсууд бол өөрсдөө туршлагын туулаанууд гэсэн үг. Чиний эрүүл мэнд яаж өөрчлөгдөж байна вэ, тийм ээ? Чи юу идэж байна уу, юу ууж байна уу, юу өмсөж байна уу, ямар холбоо барьж байна уу, тийм ээ? Чамд одоо ямар өөрчлөлтүүд гарч байна гэдэг. Хамгийн нэг сонирхолтой нэг зүйлийг бас би хэлье гэж ингэж бодож байна л да. Антарктидын мөс гэж одоо тэр асар их нөөц байна гэж байна шүү дээ. 2008 оны үед тухайн үед 2007 онд байна. Манай улсын ерөнхийлөгч намбарын 1-2 Япон улсад айлчлагад одоо ерөнхийлөгчийн эхнэр тэргүү хадагтаад Японы талаас 3 кг Антарктидын мөс гэж бэлгэлсэн байна л да. Хүмүүс түүний учрыг олоогүй. Яах гэж одоо ийм мөс ямар учиртай юм Антарктигээд ерөнхийлөгч ирээд улс агуурын хүрээлэнгийн бас байгаль орчны газар гэж байдгийг түүний музейд өгсөн байна. Тэгээ хүмүүс үзэж барьчаад тэгээд одоо ууршаад алга болцсон. Тэгээ түүний учрыг надыг олооч гэдэг юм бас даалгавард бол тавигдсан. Учрыг нь олсон. Манай дэлхий дээр байж байгаа ус бол одоо 93 орчим хувь нь ердийн H2 одоо ус. 7 орчим хувь нь бол хүнд ус байдаг юм байна. Энэ бол ус төрөгч хүчил төрөгч нь бол одоо ондоо варианттай гэсэн үг л дээ, тийм ээ. H2 2 O16 гэдэг нь одоо 17 гэсэн юм варианттай болж ирдэг. Тэгэхээр хүмүүс урт удаа наслахад энэ хүнд ус бол хэрэг болдго юм байна. Гэтэл хүнд ус бол Антарктидын мөсөнд бол байдаг. Эсвэл асар гүнд байгаа далайн хүүтэн усанд байдаг. Япончуудын урт насалдаг нууц нэг нууц нь бол тэр их гүнд хүүтэн усанд амьдардаг далайн амтны хоол хүнсэндээ хэргэлдэг учраас тэр хүнд усыг өөрийн биедээ авах юм боломж бол гардаг юм байна. Бидний хувьд бол тэртээ тэргүй хүн гэдэг чинь хүний 70 орчим хувь нь бол ус бас. Тэр усны чинь 7 орчим хувь нь тэр хүнд ус үргэлж ингээд байж л байх юм бол чиний эрүүл мэнд бол үргэлж нормальны байх юм болцоотой бол байд юм байна. Тийм учраас Антарктидын аялал жуулчлал гэдэг бол пингвин үзэхээсээ илүү тэнд тэр мөс үзэхээсээ тэр хүүтнийг ус мэдрэхээсээ өмнө тэр яг мөс хэлбэр дээр байж байж тэр хүнд ус ч юм бол байдаг. Түүнийг тэр нөгөө хэрглэж үзэх гэж байгалийн байдлаар тэгж хүмүүс жуулчдыг явуулдаг юм байна. Тэгэхээр энэ бол бас ийм сонин үзэгдэл. За тэр өмнөд туйл гэдэг бол мэднэ усан уур дээр өвөл хязгааргүй нэг ингээд мөсөн тал дээр байдаг тийм ээ. Тийм л газар. Тэнд бол мөсөн тал
Тэсийн хөдөө одоо ямар байдаг хүлээ тийм ээ. Цасан дээр хаашаач харсан хязгааргүй хүмүүс тэнд бол одоо юу ч байхгүй. Тийм л газар өмнөд үйлгээд ер нь одоо тэнд очиод төрж байгаа мэдрэмжтэй бол би нэг зуны үйлрэлд нь очсон хасах 37 орчим градус байж байгаа доо манай нутагт бидний багд өссөн одоо тэр усын тэсгдэг газар тэсийн голын хөндөө нувс нуур дээр байх тэсийн хөдөөд явж явах нэг хасах 50 градус явж явах бол нэг жоохон салхитай хан тийм үед бол тийм л мэдрэмж бол төрдөг мэдээж цаг хугацааны баримжаа бол байхгүй чи хүснээр чи хэрвээ хүсвэл Монголын цагаар 0 цагийг тооцож болно. Хэрвээ хүсвэл Австралийн цагаар тооцож болно. Хэрвээ хүсвэл чи Чилийн цагаар тооцож болно. Ерөнхийдөө тэнд бол алуу ёсны цаг бол Антарктидын уулс гэж уулс болоод Антарктид хэвийг хоёр хуваасан. Баруун Антарктид бол Чилийн цагаар явдаг. Зүүн Антарктид нь бол Австралийн цагаар явдаг. Ийм л цаг хугацаатай. 2 цагийн бистэл гэсэн үг. Тэнд бол нөгөө луужин тийм ээ компас бол ганцхан хойд зүгийг заа. Яг туйл дээр очих юм бол одоо ингээд салгалдаад юу ч заахгүй. Тэгээд ийм л зүйл бол байгаа. За дараагийн асуулт. За та сая ирсэн анх 1911 онд Антарктид дээр өмнөд туйл дээр хөнөцсөн тийм. Дараа монголчуудаас мөсөн төвд 1972 онд Цэрэн дэлэг гэж зөөл толгойд улсын Антарктид судлалын экспедицид орж анх хөл тавьсан. Тэнд агаар мандлын дээд давхрын судалгаа хийсэн. Дараа нь тэгснээрээ Монгол улс Антарктид судлалын өөрийн хөв нэмрээ оруулсан 34 дэх орн болсон. Мөн 2015 оны 6 сард таны сая хэлсэнчлэн Монгол орн одоо олон улсын Антарктидын гэрээний 55 дахь гишүүн орн болсон. 53 дахь тийм. 53 дахь гишүүн орн болсон. Тэгэд нийт энэ цаг хугацаанд Монгол орноос хичнээн нь одоо өмнөд төр мөсөн төв дээр очсон юм бэ. Хичнээн нь ажилласан бэ. За 1972 онд манай Цэрэн дэлэг гой зөвлөлт улсын Антарктид судлалын экспедицийн бүрэлдэхүүнд очиж тэр Восточны гэж бааз дээр нь бүтэн жил ажилласан. Тэгээд энэ бол одоо бас монголчууд бол сансарт ниссэнтэй адилхан л үйл явдал тухай үед бол болж байсан. Үүний дараа 1982 онд бас цагуурын инженер Чулуунбатгой энэ Восточны бааз дээр бас жил гаруй болсон. Үүний дараа Батболд гээд бас манай Усын Тэсийн залуу цагуурын инженер одоо Японд доктор хамгаалсан бasic математикийн доктор хамгаалсан залуу 2008 онд Болгарийн бааз дээр очсон байгаа. За ингээ 2009 оноос хойш бол миний үе ингээ 6 удаа бол очсон. За надаас гадна цагуурын инженер Пров дагуугээ залуу одоо очсон байгаа. Манай усны инженер доктор Батмунх очсон. Далаач нь Ганбаатар гэж хүн очсон байгаа. Одоо бас манай Эрдэнтийн хоёр инженер Төвшинбаяр Баяраа гэдэг хоёр инженер залуу очсон байгаа. Эдгээр бол бүгдээрээ геологууд. Тэгээд бас миний хүү уулын инженер эдийн засагч одоо Чинзөрөг одоо бас очсон байгаа. Тэгэхээр өмнөөс гадна би түрүүн ярьсан Гангаамаа гэдэг уулчин хөвгөн очсон. Шарааргийн ганхуу очсон бол байгаа. Ингээ нийтдээ 10 гаруй улсууд монголчууд очсон. Тэгээд түрүүн хэлсэн шүү бид бол танин мэтгүүгээс арай одоо өндөр түвшинд бол гарч ирж байгаа гэж. Одоо ингээд баазаа барьчих юм бол жилд 5-6 хүмүүс бол яваад идэг болчин бол бид одоо бидний бол нэгэнт Антарктидын конвенцийн гишүүн болцсон. Бид өөрийн гэсэн баазтай болоод Монгол орны цагуурын өөрчлөлт буюу цэвдгийн хилийн өөрчлөлт ба глобал цагуурын өөрчлөлт энэ корреляц гэдэг ийм суур судалгааны ажлыг бол бид хийж эхэлж байгаа. Үүн дээр ингээд байнга ажиллах юм бол бид бусад орнуудаас мэдээлэл авдаг, бид бусад орнуудад мэдээлэл өгдөг. Ингээд Монгол орны цагуур гэж бол байдаг байхгүй юу? Уур амьсгал гэж бол байдаг. Дэлхийн нэг л цагууртай. Одоо чиний толгой өвднүү, хөл өвднүү тэр ялгаагүй чиний л биш шүү дээ, тийм ээ. Чиний толгооноос ДНК-гийн өснөөч ДНК-гийн шинжилгээ авна уу? Одоо өсгийнээс чин ДНК-гийн шинжилгээ авна уу? Тэр бол ялгаа байхгүй.
Гэтэл авчуулдаг хамгийн тохиромжтой судалгаа хийж болдог хамгийн тохиромжтой сайхан газар бол жишээлбэл Антарктид тип байна. Бид Антарктид дээр одоо өрөмдөж авсан 2000 м зузаан мөснөөс сүүлийн 800 мянган жил манай дэлхий дээр ямар өөрчлөлт болж вэ гэдгийг бол бас мэдчих болно, тийм ээ. Тэгэхээр ийм юмсууд бол байж байгаа. Одоо энэ явж байгаа улсууд бол бүгдээрээ судлаачд. Гэтэл судлаач гэдэг бол ганц хүн очиод зураг авна гэдэг бол бас амаргүй шүү дээ. Чи ядаж чиний зургийг аваад явж байдаг, чи ярьж явах үед бас нэг тусалдаг хүн бол байх. Тийм ганц хүн явна гэдэг бол одоо нэг ондоо экспедицийн бүрэлдэхүүнд ороод нэг цуганд нь авчуулагдаал явж гин гэсэн үг шүү дээ. Хүний ажил туслаад бас хаяа нэг тусламжийг аваад явж гин гэсэн. Тийм учраас бид бас олуулаа очдөг болж байж энэ ажил бол явноо. Ерөнхийдөө үүнийг далимдуулаад хэлэхэд бол тэнд ажиллаж амьдарч одоо судалгааны ажил хийх хамгийн бас тохиромжтой хүмүүс бол монголчууд гэдэг. Эрсдэс уур амьсгалд дасан тогтсон одоо манай монголчууд бол бас оюуны потенциал өндөртэй. Одоо бас бие олон хуваах чадвартай чи бол одоо юу ч хийх одоо ийм боломж бол гарч ирнэ. Тэгэхээр энэ бол бас боломж бол бий гэдгийг монголчууд очиод ажиллаад байх боломжууд одоо ингээд нэгднэ гэдгийг одоо хэлхийг хүсэж байна. За би нэмээд сайн асуултан дээр нэмж асууд. Та сая хэллээ 10 орчим хүн ажиллаж байсан тий. Тэгээд эндээс та бол 6 удаа очсон. Дахиад 7 дахь төлөвлөд байгаа юм гэж ойлгож байгаа тий. Тэгээд та энэ 6 дахь удаа очиж байхдаа та миний санаж байгаагаар бол та Антарктид Монгол гэр бариад одоо Уяхан зам ТV-ийн наран гэсэн сайхан дуу ашиглуулж байсан. Таны нэрээр одоо Дөвөржин оргил гэж тухайн газар бас нэрлэж байсан тий. Та яг энэ тухайн цаг мөчийнхаа энэ таны хитгэн аялал байсан юм бэ? За яг ер нь хамгийн анхны Антарктид руу очихдоо анхны 2009-2010 оны Болгарын Антарктид судлалын 17 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд орж явхад миний нэг найз отрын жижиг гэр нэлэлсэн юм 40 кг орчим. Түүнийг аваачаа тэр бол Антарктид ТV Ливингстоны арал дээр хүрсэн хамгийн анхны Монгол гэр одоо өөрөөр хэлбэл Монголын анхны баасалтай. Ер нь энэ бол манай бас гадны найзууд хэлдэг чи бол шинэ цагийн колоничлагч гэж. Яагаад гэвэл бид энд Монголын одоо газрыг Монгол гэрийн буураар бол тамгалсан юм бол бас бэлэгшээсэн тийм ээ. Ийм зүйл байсан. За тэгээд тэнд очисон орны хүмүүс болгоно өөрийнхөө орныг сурталчлах ийм шаардлага бол байдаг. Тэгээд би Испани Болгаруудтай тухайн үед хамт ажиллаж байсан болохоор Уяхан зам ТV-ийн наран гэдэг тэр дууг тавьсан. Манай нэг Испани нөхөр сонсоод Испани нэг геологч сонсоод түүнийг 10 дахь одоо тавьж сонсоод би монголчуудыг ойлгодоггүй энэ дэлхийн хагасыг эзлэх төвсөн энэ монголчууд 13 дугаар зууны үед яаж одоо ингэж эзэлсэн болоо би энэ дэлхий дээр хамгийн авиаслаг хүмүүсийг хамгийн одоо авентюрист одоо ийм улсуудыг би испанчуудыг гэж боддог. Гэтэл бас монголчууд бүр 13 дугаар зууны үед бол нарны тухай дуу зохиож дэлхийн хагасыг эзэлж байсан. Одоо учрыг нь сая л бол яг 13 дугаар зууны үед нарны тухай бид нар бас мэдээж нарны тухай дуу зохиож ирсэн юм байна гэж. Энэ бол бас Монголыг сурталчлах бас нэг тийм бас боломжийн тийм ажил болсон л да. Гэхдээ бас санаандгүй тохиолдолд бас би түрүүний ярьлаа шүү дээ. Тэнд хүн юу иддэг юм бэ гэдэг асуудал. Тэнд бол миний олж харсан зүйл бол манай Монгол борц бол. Тэнд бол гайхамшигтай хоол бол. Хэмжээ нь бага тийм ээ. Хүмүүс идэж болдог юм бол. Монгол ноолуур нь хувцас байна. Хөнгөх нь, авсаарх нь. Монгол одоо говийн уутан хүнжилтэд очсон байхад одоо хасах 50 градус бол нэг майхан дотор байхад бол яршиг шүү дээ. Тэгээд нэг энэ зөө хараагийн спирт байдаг. Спиртийг бол бид 3 төрлийн зөвлөлд бол Антарктидад ашигладаг. Нэгдүгээрт бол чи тэр эрсдэс одоо нөхцөлд явж байгаа үед бол биеийн дулааныг алдах тийм ээ. Янз бүрийн нөхцөлд гарна шүү дээ. Тийм үед бол чи жоохон спирт уухад бол юм бол богино хугацаанд чи калори авч чаддаг байхгүй. Эрчим хүчний их усрыг авч чад. Дээр нь тэнд чи хизээч мөс идэж
хүүтэн цас идэж болохгүй. Яагаад гэвэл өөрийнхөө дулааныг чи маш амархан алдна. Тийм учраас үргэлж буцалсан халуун сууж явах хэрэгтэй. Тийм учраас спиртэн дэнлүү үргэлж тэнд явж байдаг байхгүй юу? Тэгээ спиртээ хийгээд тэндээс жоох мөс аваад цас аваад буцалгаад халуун усуул бод. 3 дугаарт тэр хүүтэн нөхцөлд чи хөлдөн даарна. Тэр үед бол нүрээ ил гарсан хэсгийг тэр хуурай спиртээр арчсан байхад бол нэг хэсэгтэй байсан. Тэгэхээр энэ бол Монголоос бид нэр авч болж болох та борц, ховц систем ээ. Тэр спирт бол бидний юм хэрэгтэй. Монгол гэр бол авсаархан тэгээд одоо ингээд аваад явхад бол бас болох юм байна. Гэтэ яг майхнууд бол явж байна. Тэгээд манай ноолуур нь хувцсууд одоо борц янз бүрийн одоо хоол хүнсний зүйлүүд ингээд болох юм байна. Тэгээд дээр нь монгол хүний физиологи бол өөрөө басан зөгчих адаптацид орох одоо маш юм боломж бол байдаг учраас ийм зүйлүүд бол байна гэж ингэж бодож байгаа. За яг тэ дараагийн их сүдүүс дээр сошин шаардлага бол гарч ирсэн. 2012 онд одоо өмнөд туйлд очихын өмнөх нь баруун Антарктидын одоо хойг дээр одоо далайн түвшинс 1350 орчим метрийн өндөртөө нэг нэргөө өндөрлөгийг бол олон улсын Антарктидын одоо нийгэмлэгээс одоо миний нэрээр ингээд нэрс. Одоо бол бид нар чинь ерөн судалгаа шинжилгээний ажил хийх ус боломжийн юмсууд бол бүрдээд байна л да. Бид Антарктид TV-ийн одоо Ливингстоны арал дээр өөрийнхөө бааз байгуулах газар дээр одоо бид нэгийг харьцсан 2000-ын масштабын геологийн зураг хийчлээ. Тентхийн одоо тэндээс бид ямар ус хэрэглэх үү гэдгийг тогтоочлоо. Тэнд хаана ямар байшин барих уу гэдэг одоо төслөө хийгээд бас санхүүгийн хөсрөө болоод юмаа хийчлээ. Тэнд цаг уурын автомат станц одоо суурилуулчлын манай бааз барих газар юм л дээ. Энэ бол одоо Болгарын бааз бол байж байгаа. За ойрхон бол одоо энэ одоо манай Болгарын бааз, энэ Испани бааз, энэ завсарт нь бол одоо ингээд Монголын бааз босох юм байгаа. Ингээд юмсууд бол хийгч байна. Инженер геологийн судалгаа, гидрогеологийн судалгаа хийчлээ. За одоо энэ Цэваравдын инженер битүүр одоо доктор битүүр дөнгөж саяхан нэг статья бичээд одоо ингээд дуусч байна л та. Ямар статья гэж? Антарктидын чулуулгын химийн найрлага өрөмдөгдөх чанарын судалгаагаа дүгэрж Мөнхөрдөн Цэваравдан гэдэг ингээд битгээд ингээд судалгааны ажлыг ажлууд бол ингээд явж байгаа. Цаашдаа бол нэлээд ийм боломжийн юмсууд бол гарна. За сүүлийн асуулт. За Антарктид анх Антарктид дээр одоо яасан та Монгол хүн 72 онд очсон. Дараа нь та ингээд 6 удаа очлоо. Одоо та бааз байгуулж байгаа гэсэн Чингис хааны нэрмжид гэсэн нэртэй. Тэгээ яг энгийн жирийн нэгэн Монгол хүн Антарктидтэй яг одоо очиж танилцах тэр боломж болцоо. Хязгаарээс бүрэн хүчтэй эхлэх вэ? Боломж нь өсөх вэ? Өнөө жилээс. За ингээд ер нь бид Антарктид TV бол судалгаа шинжилгээний ажлыг шаллаа шүү дээ, тийм ээ. Түүнээс гадна аялал жуулчлалын маш том одоо тийм орон зай, цаг хугацаа гэдэг нь дестинаци тийм ээ. Тийм газар байхгүй юу? Одоо ер нь би энэ төр засгийн удирдлагуудыг ураад байгаа. Тэнд бол олон орны ерөнхийлөгч нар очсон. Олон орны гадаад харилцааны сайд нар, байгаль орчны сайд нар бол очиж байгаа. Төр засгийн улсуудад ойлгуулахын тулд энд хүмүүс бол очих ёстой маа. Бид юм хийх ёстой маа гэдэг хичнээн мянган яриад энэ байнга солигчаадаг засгийнхын улсууд чинь ойлгож өгдөг. Хиннийг бас хүн очичвал ялангуяа нэг сайд хүн очичвал дараа нь ирээ дэмжиж туслах нь бол одоо өнөө жилээс бас манай энэ засгийн газараас ганц нэг хүмүүс явнаа гэж ингэж тооцоолж байгаа. 12 дугаар сард очиж байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд ер нь дараа жилээс бид өөрийн гэсэн баазтай болчвол ер нь тэр аялал жуулчлалаар бид дэлхийн дуртай газар очдог болчлоо шүү дээ, тийм ээ. Аялал жуулчлалаар одоо сансар хүртэл нисэхт бэлэн болцсон байна хүмүүс. Тэгэхээр Антарктид руу монголчууд очдог ажлыг бол бид аль хэдийн хийсэн. Антарктидын аялал жуулчлалаар чинь Гангаамаа очичлоо. Тэр Ганхуу очичлоо. Одоо өнөө жилээс хүмүүс яваад эхэлнэ. Ер нь бол монгол хүн явхад бол энэ хүндрэл бол гарахгүй. Боломж бол байгаа. Ер нь би нэг юм одоо тоглоомор хэлт. Улсын начин болоход нилээд их мөнгө зараад байна да хүмүүс, тийм ээ. Тийм биз? Түүнийг бол бид бол хэн ч үгүйс. Тийм мөнгө
байх юм бол би 10 хүнтэй экспедиц жил болгон зохион байгуулад чадна. Тэгээ манай TC-ийн чинь одоо их олон начинтай болохоор одоо сэхэл мөнгө зарцуулдаг байх та гэж бодох юм. За. Ямар ч гэсэн тэгвэл утахгүй 5-нд 3 далаа гатлна. Одоо Антарктидын Ливингстон арал дээр утахгүй Монгол, энгийн Монгол гэж 6 дахь дэглэр тийм ээ. Тий. Энгийн Монгол хүн дээр арал дээр очиж очдог болно. Очдог болдог юм боломж олгохгүй бүр тийм ээ. Тий. За баярлалаа. Энэ түрээ манай подкаст дуусч байна. Тэгээд бидэнтэй ярьж одоо өөрийнхөө намтар дүүхээс болон үнэгүй сайхан зөвлөгөөнүүд өгсөн танд баярлалаа. Тэгээд манай подкастын төгсөлд бид нэр ингээд залуучуудаа хандаж айгүй маш зөв одоо эерэг уриалга гаргадаг. За залуучууд минь ийм байх хэрэгтэй шүү. Энэ дээр анхаарах хэрэгтэй шүү. Уриалга дандаа оролцсон төчин болно гэдэг. Тэгээд та нэг уриалга залуучуудаа хандаж хэлээч. Тэгэхээр би ахтай өнөр өрхөө хөлтөд аж сайн нэртэй юу гэж хэлдэг байвал миний аав надад загсан нэг сургаал байдаг. Би түүнийг л хэлдэг. Алдар хүнд ашиг хонжоо алуун тушаалын төлөө зорилго битгий тавиа. Цагаа болохоор тэд нар аяндаа ирдэг юм аа. Тийм учраас хүн өөрөө мэддэг чаддаг юмараа боловсроод юм хийгээд ирэхэд тэр дэмий мөрөөдөд зүйлүүд бол аяндаа цаг нь болохоор ирдэг юм аа. Тийм учраас одоо байгаа цаг хугацаагаа зөв ашиглаа гэж залуучуудаа бол захимаар байна. За баярлалаа. Ты уехала в знойные степи, я ушел на разведку в тайгу. Над тобою лишь солнце палящее светит, надо мною лишь кедры в снегу. А путь и далек и долг, и нельзя повернуть назад. Держись, геолог, крепись, геолог, ты ветра и солнца брат.